Баримт боловсруулад түүнийг хадгалчихсан бусад хүмүүс уншиж болох хэрнээ миний зөвшөөрлгүй засвар оруулах боломжгүй болгох тохиргоо бий. Үүнийг хийхин тулд файл таб руу орно, protect document-ээр дарна. Restrict editing гэсэн командыг сонгоно. Энэ баримтанд ямар засвар хийх боломжтой бас боломжгүйг тодорхойлно. Эхний бүлгүүдийн нэгэнд формат хийхийг хориглох хичээл заасан та мэдэж байгаа. Баримтанд хамгаалалт үүсгэж байгаа болохоор Word дээр засвар хийх, хориог хийх боломжтой. Ямар ч өөрчлөлт хийх эрхгүй болгох тохиргоо энд байна. Зөвхөн унших боломжтой гэж байна. Yes start enforcing protection дээр дарж командыг эдвэхжүүлнэ. Нууц үгтэй болгомоор байна уу гэж асууж байна. Word-ыг сайн мэддэг хүн таны баримт руу ороод тохиргоог өөрчлөх боломжтой. Тиймээс нууц үгтэй болгоё. Нууц үгээ дахиж бичнэ. Тэгээд ок дээр дарна. Засвар оруулах боломжгүй зөвхөн унших тохиргоо хийчихлээ. Дэлгэцийн баруун гар талд байгаа цонхыг харъя. Засварлаж болох хэсгүүдийг ол гэсэн тохиргоо байна. Даанч засварлах боломжгүй учраас засчуулах хэсэг байхгүй гэж гарч ирсэн байна. Хамгаалтыг туслах команд дээр дараад нууц үгээ оруулаад дахиж хамгаалт байхгүй болно. Засвар хийж болно гэсэн үг. Баримтыг хамгаалалттай болгосноор зөвхөн унших боломжтой. Энд хийж болох дөрвөн зүйл бий. Зөвхөн хянах тохиргоо хийж болно. Өөр үгээр бол баримтыг нээсэн хүн track changes командыг цуцлах боломжгүй болгоно. Нэг баримт дээр олуулаа ажиллаж байхад энэ тохиргоог хийж болох юм. Дараагийн сонголт бол коммент бичиж болно, харин засвар хийж өөрчлөх боломжгүй болгоно. Бас хэн харгуудын нэг юм л да. 3 дахь сонголт бол форм бүглэх хэсэгт л өөрчлөлт хийх боломжтой гэсэн сонголт байна. Өөрчлөлт оруулахгүй, уншиж л болно гэсэн тохиргоог би сонголоо. Эдгээр тохиргоонууд ойлгоход бага зэрэг хүндрэлтэй учраас тов чаргаар дахиж тайлбарлая. File tab-ын info ороод protect document гэж дараад доторх тохиргоонуудаас restrict editing гэдэг дээр дарна. Баруун гар талд цонх нээгдсэн байгаа өөрчлөлт оруулахгүй уншиж болно гэсэн тохиргоог Word автоматар сонгосон байна. Yes start forcing protection дээр дарлаа. Нууц үг оруулна. Нууц үгээ дахиад нэг оруулна. Ок дээр дарж баталгаажуулна. Одоо баримт маань хориотой боллоо. Баруун гар талын цонхыг хай. Тэгээ баримтаа хадгалаад хаалаа гэж бодоход баримтыг хинч оролдож засвар хийж болохгүй болсон. Зөвхөн уншиж болно. Нууц үгийг зөв хийж л засвар оруулж болно. Баримтыг эцэслэж болно. Нууц үгтэй болгож болно. Өөрчлөлт хийхийг хориглож болно. Баримтыг бүхлээр нь засвар хийлгэхгүй болгож болно. Эсвэл зарим хэсгийг засах зөвшөөрөл олгож болно. Эдгээр тохиргоонуудаас өөрийн баримтанд тохирохыг сонгоорой.